Махны нөөцлөлтийг докторжуулах иргэдийн худалдаа авалтанд зориулсан үйлдвэрийн аргаар боловсруулж савлсан мах худалдаанд гаргадаг. Ирэх хаврах худалдаанд гарах зориулалттай 102 тонн мах нөөцлөхөөр гэрээ байгуулжээ. Дархан мах Эрдэнэ комбинат хязгаартмал хувьцаат компани мах нөөцлөж хадгалах түүнд зориулж 300 сая төгрөгийг орон нутгийн төсвөд баталсан гэж аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын дарга мэдээллээ. Энэ хаврын улиралд бас махны нийлүүлэлт багасдаг. Дээр нь үнэтэй холбоотойгоор нэмэгддэг. Тэгээ манай аймаг бол бас үнэтэй холбоотой ер нь төвс өрн газрууд ард иргэдэд зориулаад махны нөөц бүрдүүлэх ийм шийдвэр бас байдаг. Тэгээ үнэтэй холбоотой манай аймаг 300 сая төгрөг батлаад үүгээр одоо хаврын улиралд нөөц бүрдүүлж одоо нийт бас иргэдийн хэрэгцээнд худалдаалах ийм одоо шийдэл гаргаад ингээд 102 тонн мах бэлтгүүлэх гэрээ хийчихэж байж байна. Жил бүрийн хавра махны нийлүүлэлт багасдаг. Түүнийг дагаж үн нэмэгддэг тул иргэдийн хэрэглээнд тохируулан хонь өхөр ямааны махыг 2 болон 3 кг-аар савлан хүнсний дэлгүүрүүдтэй гэрээ байгуулж хүртээмжтэй байдлаар худалдаалдаг. Үнийн тухайд захиалагч болон нийлүүлэгч талуудын хамтын шийдвэрээр худалдаанд гаргахаас өмнө тохирдог байна. Шалгаруулалтанд тэнцсэн дээрх компани эх 12 дугаар сард багтаан махаа нөөцөлж дуусгана. Хадгалалтын нөхцөл хөргөлтийн систем, эрүүл ухааны шаардлагат хяналт тавих комисс ажиллах юм а.